2017 оны 7 дугаар сарын 24 мэдээ цэгмэн сайт Монгол Ардын намын даргад нэр нь яригдж буй хөрс үгийг 3-5 хүн байнга дагах болжээ. Тэдгээр залуу сэдвүүгээ Монгол Ардын намын хамгаалтыг хариуцдаг толгой компани харьяаныхан гэж их сурвалж мэдээлв. Тэд шадар сайд хөрс үгийг өдөж хоргоон зодон үсгүүлэх зорилготой байсан гэж мэдүүлжээ. Удалгүй хэн юуны учир хөрс үгийг өдсөн нь тодорхой болох аж гэж мэдээллээ. Санагцсан. Намайг Чойчсрынгийн Батуулт гэдэг 2016 оны 11-р сараас эхлэж New Falcon гэдэг гэрээт харуулгын компанид ажилд орсон захирлын зоригтын зол баяр гэж хүн байдаг. Хэргийг гардан гүйцэтгүүлэхээр зоригийн зол баяр захиралтай New Falcon компани харуул хамгаалтын албаны нэр бүхий 6 ажилтныг хөсөлжээ. Дүү Зол Эрдэнэ нь тагнуулын ерөнхий газарт ажилладаг бөгөөд төвүүгээр дамжиж холбогдсон бололтой. 2017 оны 4 сарын сүүлээр намайг өрөөндөө дуудаад за Батуултаа маш чухал ажил байна гэдэг өрөөндөө дуудаад хаалгаа хагаад битээр уулзсан. Ингэж уулзахад юу ярьсан гэхээр за бас нэг нөлөө бүхий нэг хүнийг дагмаар байна. Нөлөө бүхий нэг хүнтэй өдөж байгаад нэг цохиулчмаар байна. Цагдаад өргөлөгчмөр байна. Тийм айдвартай хүн байна уу? Чи чадах уу? За гадагшаа бол ямар нэгэн байдлаар ямар ч хүн энэ тухай ярьж болохгүй шүү. Би ч юм итгэж байна. Тэгэхэд өрөөнд нь уулзаад яриад за чи сайн бод гэд тэгээд өнгөрсөн. Тэгээд 7 хоногийн дараа за юу болоо чи бодсноо шийдсэн үү гэд тэгээд би за ямар хүн юм бэ? Ямар учиртай юм бэ? Гэдгсэн за хоёулын шуургашаа үнтэй уулзаад тэгээд хаан дурах байрлах эрэл компани эрлийн байранд байдаг очир гэрээт очир харуул хамгаалтын албанд очиж инх мэндгээ захирлын өрөөнд очиж уулзсан. Бадарчин инх мэнд нь удмаараа хүчний байгууллагад ажиллаж байгаа ба тэрээр өөрөө тагнуулын ерөнхий газрын ажилтан юм. Очир харуул хамгаалтын алба бол түүний ханхүү бат компани салбар юм. Инх мэнд нь улсын хурлын гишүүн Номтой Баяртай тагнуулын ерөнхий газарт хамт ажиллаж байжээ. Тэгээд тухайд одоо яг надад тайлбарлаж ямар хүн болохыг хэлж өгсөн. Энэ ямар хүн байсан бэ гэхээр шадар сайд хөрс үгийг одоо ямар нэгэн байдлаар өдөж хоргож байгаа. Нэг л цохиулаад авах хэрэггүй ямар ч хамаагүй байдлаар. За чи одоо яаж цохиулах одоо хаана энэ хизээ гэдэг талаар бүх мэдээлэл биднийг өгнө. Бид нар цаана бүх үлдсэн баг ажиллаж байгаа. Тэрийг бол мэдээлэл чамд гаргаад өгчнө. Хаана хинтээ одоо уусан байх нь гэхүү уусын эцүү эднэх тохиромжтой тэр мэдээлэл чамд өгөн чи шүүнээрээ эдэн цаг дууцсан бэлэн байгаараа плаг тусна лугаа явж болохгүй шүү гэдэг. Ингээд гэр орны зааж өгөөд мэдээлэл өгнөгээд 3-4 хоноод тэгээ надаа арийнхаа шүүгнээс 50 сая төгрөг хав уттай тортой 50 сая төгрөг гаргаж ирж харуулад энэ бол зөвхөн урьдчилгаа мөгөө энэ бол хаашаач өргөхдөггүй ингээд байж байна урьдчилгаа мөгөө шүү. Тэрнээс сая төгрөг гаргаж ирээ за энэ бензин тусаа хэрэглээрээ хоолндоо хэрэглээрээ гэдэг өгс золоо битэрт өгöd. Өргөнд явах хайхтаа золоо битэртээ. Энэ яагаад энэ курсыг одоо ингээд юу авах гэдэг юм бэ? Нийтлэнд оруулах гэдэг асуудалд оруулах гэдэг юм бэ? Гэхэд хин их мэд өөрөө надад хэлсэн. Энэ бол маш том цаана бүгд аппарат ажиллаж байгаа. Улсын ерөнхий сайд Эрдэнэбаттаас ахуулаад бид нарт даалгасан ажиллаа. Улсын ерөнхий сайд Эрдэнэбаттаас ахуулаад бид нарт даалгасан ажиллаа. Улсын ерөнхий сайд Эрдэнэбаттаас ахуулаад бид нарт даалгасан ажиллаа. Энийг маш төгс хийгээрэй. Маш одоо гадагшаа мэдээлэх маш төгс орчинд хийшүү. Одоо их хурлын дараа мянган би их хурд одоо энэ 6 сарын сонгуулиар Улсын ерөнхийлөгч болоо явчаад намын даргын суудлал гарч ирнэ. Намын даргын суудлал гарч ирэхээр намын даргын суудлал дээр хамгийн одоо боломжтой рейтинг өндөртэй байгаа хүн бол хөрсхийн багийг гаргаж болохгүй. Ингээд ийм цагдаад өргөдөл өгөөд одоо хүн зодсон ийм асуудалд оруулах рейтинг нь унаад намын дарга нь бол өөр хүн болгоно тодорхой. Тэгвэл энэ 4 жилийн хугацаанд бид бүхэн одоо намаагч хүртэл орцуулаад албан тушаал дээр тавина. Одоо өөрөөсөө бол албан тушаал нь баг яригдсан байсан юм ярьсан надад. Тэр мөнгө төгрөгч байдаг юм уу? Альва нэг тендерч байдаг юм уу? Ажил хэргийн хувьд бол маш зүгээр нээлттэй болно.
Тийм учраас энэ хөрсхийг ингээд намын дараагийн судалт дээр маш их гэдэг өндөр байгаа учраас зохиомжлоор одоо юм асуудал оруулж иж нэр хүндийн унгаанаа гэсэн. Тэгээд гэр орон машиныхын дугаар номер 0073 гээд Lexus 570 маркийн харангийн машин байсан. Машин байгаа гэж хэлсэн. Тэгээд гэр нь Royal Castle гээд ийм артист эсрэг талын хоёр талын Royal Castle байралтай. Бас дээр нэлэхэд нэр манай одоо бидний манай ажлын ингээд бөөндөө бүгдээрээ шахуу оролцсон байна. Манай нягтлан чулуун мөх гэж юмхтэй байсан. Тэрэнд зол баяр интернет орчинд одоо хөрсөхийн хаагаар явах уу, хинтээ уулзах нь уу, хурц зөвлөгөөний тав хизээ гаргах нь уу, хэтэд одоо ямар арга хэмжээнд оролцох нь бүх мэдээллийг олж өгөх чулуун мөхөөр бас тэр мэдээллийг авч биднэрт бас өгдөг байсан. Тэгээ 2017 оны 5 сард манай захирал зол баяр надаас юм нэг шадар сайд хөрсөхийн талаар мэдээлэл болоод байгаа гэсэн. Тэр утасныхан дугаарыг олж өгсөн. Тэгээ нөгөө дагаж явсан машинуудын тэн наах тэрний талаар санхүүжилтийн би ингээд ямарсан гаргаж өгөөд тэгээд тэн нааж ийсэн. Тэр нэг хэдүүлээ нэг хөрсөхийг дагаад нэг гадаад руу хаашаа явуулаад их чинь Казахстан болов уу? Улсын. Тэг чинь хэн явуулаа би нэг тооцоо гаргах гэсэн чинь. Тэгээд гадаад руу нисчихсэн болохоор би жамбай ирдэх дуудлаа шүү дээ. Гурван золоо явах юм уу? Золоо явсан. Аль машинтай явсан? Жамбай. Тэгээд одоохон машин, ирдэх машин урд машин. Гурван машинтай. Тэг. Нийтээр бод. Нэг хотын дөрөв чинь юм уу гэдэг. Бабажаг хоёр тэгээд ирдэх жамбай. Идэх. Бас урд машин. Манай ажлын IT инженерүүд болох Батбаяр Отхон Жаргал, Жамбалжов Адиаху, Батэрдэн нарыг оролцуулаад тэдгээрийн машинуудтай 24-ээр санаата 5 8334 гээд Прус 20 6648 гээд Прус 10 маркийн машинууд хүмүүсээ хуваалцуулаад тусгаар тогтмолын ордон Blue Moon гэдэг нэг предсер хичээлтэй дата отхон ингээд хуваагаа байрлуулад гар станц бензин тос хоолнд гар утсыг нь хангаад тэгээд бид нэрийг одоо ингээд дагах ажиллагаа эхэлсэн. Яагаад амраад байгаа? Яагаад амраад байгаа? Нөгөө нэг том ажиллагаагаа яагаад хийхгүй вэ? Болцсон юм уу? Яасан нөгөө нэг явдаг. Нөгөө нэг жи ажиллагаа. Жи ажиллагаа болчихсон. Би салтамрас яа. Салж амраас нэг өөр хүмүүс явуулсан уу юу? Нөгөө хэнийг хүлээж нэгнахыг. Бич тагчаагүй. Харин тэгээд нөгөө та хэд явахаар амжилтанд хүрэхгүй ингээд заадах чинь болж байхгүй. Хайд нөгөө дагж байгаа үний хайж уулын гацсан. Тэгээд одоо тухайн цаг дээрх нэрсэн машинуудтай би тэд дагаад гэрийнх нь гадаа хоноод ингээ явхад бол хөрсөх чадвар сайдтай өөртөө таарах нүүр турах боломж болцсон нэг ч болтоо. Гэрлүүг орохдоо гараж руу ороод гэрлүүг орчдөг. Тусгаар тогтнолын ордонд орохдоо бас муу адил гараж руугаа орчдөг ерөөсөө. Бүдүүн манд хоолунд ихтэй өдөр болон хүмүүстэй явж идэг. Тэгээд ерөөсөө ямар нэгэн байдлаар юу тийм нөхцөл болцсон олдоогүй. Тийм одоо өдөрч хоргоох цохиулах тийм нөхцөл болцсон олдоогүй. За тэгээд энэ явцдаа би юу бодсон. Энэ мэдээллийг бас энэ их мэд гээд очир харуул хамгаалтын албан өөрөө тусгаар тогтнолын ордныг харуул хамгаалтыг хариуцаж авсан. Эндээсээ мэдээлэл аваа. За шадарсаа шөнө 4 цагт гарсан. Гэдэг ч юм уу тэр мэдээллүүдийг дотроос хамгаалтын алба дотроос ингээд авчаад байдаг байсан л да. Тэгээ би энэ явцдаа энэ бодсон л да. За энэ чи маш буруу хууль бус одоо ажиллана. Биднийг одоо хэрэгцээ
энэ дагаад ингээд ийм ажиллагаа явуулж явах чинь хөндлөнгийн одоо өөр хүмүүс хийж мэдхгүй одоо өөр хүмүүс одоо тухайн хүний амь насанд халтахад бид дарж ирснээр бид нар бол бүр маш өндөр хариуцлага тооцогдно. Энэ обр улс төрийн одоо өөрөөр хэлбэл олон жилийн өмнө болж ирсэн зориг сайдын амь насыг бүрдүүлсэн хэрэгтэй ч холбоотой одоо ийм аимшигтай бас аллах болохыг үүсэхгүй гэж би энэ дотроо бодоод энэ ер нь хууль бус муухай үйлдэл гэдгийг бодоод би ажлаас бол 5 сарын 17-наас би за өгсөн мөнгө чи ийм зарцуулсан гэдээ би шууд ингээд болоод энэ ер нь бол юу яасан болохгүй байна гэдгийг би ойлгоод холбогдох газар мэдээлэл өгөөд мэдээлэл өгсөн. Миний одоо энэ дээр ярьсан зүйлүүд бол бүгд одоо яг миний тийм босон яг үнэн шудраг одоо хин нэгний дарамт шахалт биш, хин нэгний хавчлагаар биш, яг л босон үнэн бодит зүйл гэдгийг би маш хариуцлагатайгаар хэлмээр байна. Хэрв энэ хэрэг гэрч Батуулдын булгамжилсан яг тэр байдлаар өрнсөн бол яах вэ? Ардчилсан хувьсгалын удирдагч зоригийг хөнөөсөн одоо болтол маргаантай байгаа хэрэг давтагдах магадлал байсан уу? Монгол Ардын намын сонгуулийн ажлын цаана ийм ноцтой хэрэг өрнөж байсныг хинч төсөөлөөгүй юм. Ялангуяа сонгуулийн үр дүнгээс хамаарч ямарваа үүмэн гарахаас нийтээрээ болгоомжилж байсан. Хамгийн гайхалтай энэ хэрэгт биечлэн оролцсон Батуулд энэ тухайга тагнуулын ерөнхий газарт мэдээлэхэд тун хачиргалтай ханджээ. Түүний гомдлыг сонссон байцаагч энэ тухай шалгуулах өргөдлөө бичиж ирэхийг хүссэн байв. Батуулд хэргийн талаар нарийн тодорхой дурдсан өргөдлөө бичээд очтол байцаагч нь усанд хайсан чулуу мэт алгуулчихсан байв. Тэгэд мэдээллийг хүлээн авсангүй.